За сайн байцгаана уу? Орон байртай байх эрх хүч нарын подкаст номер 1 эхний дугаар. Хөтлөгч миний бие болох Бадрал. Би бол Мөсийн хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан. За өнөөдрийн манай зочин маань Нэмж авигч маань оролцож байна. За Нэмж авигч өөрөө танилцуулаарай. За сайн байцгаана уу? Намайг Нэмж авиг гэдэг. Би сүүлийн 7 жил орчим яг энэ орон байртай байх эрхийн асуудлаар ихтэй ажиллаж байгаа. Нэрхийн активист гэж өөрийгөө хэлж болох байх гэж бодож байна. Өнөөдрийн подкастад оролцуулсанд баярлалаа. Яг эрх зүйн хөтөч болохоор шийдсэн бэ? Тэгээд энэ эрх зүйн хөтөч гэж хэн бэ? Одоо энэ манай хүмүүст их сонирн байгаа хэл та. Хуульч уу? Ямар ажил хийдэг вэ ер нь? Яа, миний үндсэн мэргэжил бол бодтой судлаач. Тэгээд мэрэгсэн нь бол бүрийн захиргааны туршлагаар бол мэрэгсэн. Гэхдээ яагаад энэ эрх зүйн хөтөч болсон бэ гэвэл эрх зүй гэдэг бол эрх зүйн харилцаа гэдэг бол ерөөсөө хүн өдөр болгон тийм эрх зүйн харилцаанд оролцож идэг. Тэгэхээр хүмүүс нөгөөнийг заавал хуульч байх ч юм уу эрх зүйч байх байж ээж энэ хууль эрх зүйн орчныг мэддэг байх хэрэгтэй гэдэг талаас нь илүү хараад байдаг. Гэвч биднес өдөр болгон төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ хүмүүстэй хувь хүнтэй харилцахдаа одоо эд хөрөнгөө нэг лугаа зарах шилжүүлэхээс ахуулаад ингээд өдөр болгон эрхтэй харилцаанд оролцож идэг. Тэгээ ер нь бол яг хөө эрхтэн хүсэж болох үндсэн суурь шалтгаан маань юу вэ гэхээр Улаанбаатар хотод 2013 оноос хойш дахин төлөлт тийм үйл ажиллагаа эрчимтэй яваад тэгээ яг энэ дээр орон байртай байх хүний үндсэн суурь эрхүүд зөрчигдөж гинэ гэдэг анх энэ үйл ажиллагаа маань би өөрөө яг энэ орон байртай байх эрхийн одоо эрсдэл нөхцөлд байж исэн тухай үед тэгээд ерөөсөө энэ хүмүүст мэдээлэл чухал юм байна. Хүн ямар харилцаанд юунд оролцож байгаа юм мэдээлэл хэлэх болж авах хэрэгтэй гэдэг энийг бол мэдчихэж аливаа үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй юм байна гэд. Тэгээ энэ өөрөө яг цаашаа нь юу байх хэрэгтэй юм бэ гэд ингээд судлаад тусаргаад нөгөө Amnesty International улсын байгууллагатайгаа холбогдоод би ерөөсөө эрхтэн хүсэж болох хэрэгтэй юм байна. Бусдад энэ мэдээллийг түгээх хэрэгтэй юм байна гэж ойлгоод тэгээд эрхтэн хүсэж болсон. Эрхтэн хүсэж гэдэг бол заавал хуульч байх албагүй, заавал эрхтүүчийн мэргэжилтэй байх албагүй. Хамгийн гол нь бол тэр хүн өөрөө олсон мэдсэн сурсан зүйлээ бусдад удирдлага чиглэл олгуулад зөвлөгөө өгдөг. Та төрийн байгууллагатай ингэж харьцах хэрэгтэй юм байна. Та ийм асуудал тулгарсан байгаа бол ийм газар очиж ийм өргөдөл өгөх хэрэгтэй юм байна. Таны асуудлыг тэр төрийн байгууллага шийдэж өгөх хэрэгтэй гэдэг ийм анхан шатны чиглүүлэх үйлчилгээ үзүүлдэг хүн бол эрхтэн хүсэж байдаг. Энэ заавал мэргэжлийн хүн байх албагүй. Өөрөө бусдад үлгэрлэн дуурайлаад ингэж явж болох юм байна шүү гэдгийг зааж өгдөг энгийн иргэн хүмүүс бол эрхтэн хүсэж байдаг. Тэгээд олон улсад энэ эрхтэн хүчийг бол маш олон газрууд дээр туршилт олгоод хэрэгжүүлээд үр дүнтэй болсон жишээнүүд бол их олон бий. Тэгэхээр хүн болгон одоо манай Монголд бол ерөөсөө аман дамжсан яриагараад ахих ярьдаг шүү дээ тий. Тэр ихчээс очиад асуучих. Тэр ихч рүү залгах тий нэг айл болгонд нэг юм нэг чиглүүлдэг хүмүүс байдаг шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан нийгэм идэвхтэй чиглүүлэгч, зааварлагч, зөвлөгч нар бол эрхтэн хүч нар юм гэж ойлгож байна. За одоо хүмүүс маань гайхаж байгаа хэл та энэ зүгээр энгийн иргэн ч гэсэн эрхтэн хүч хийж болно гэх тий. Тэнгууд одоо та ер нь энэхүү одоо мэдээлэлээ ер нь хаанаас олдог вэ? Ямар сургалтанд хамрагдсан бэ? Ер нь бол одоо улс орон дээр явж байгаа нэгэн төрийн байгууллагаас явуулж байгаа. Бидний энэ хамрагдсан болохоор төрийн бас байгууллагаас Amnesty-гээс бид тий эрх зүйн хөтөчөөр ажиллаж байгаа. Тэгэд ер нь та мэдээлэлээ яг хаанаас авдаг вэ? Хүмүүс одоо танаас асуухаар яг ижлэхэн энгийн иргэн яаж ер нь мэдээллийг сурвалж хаанаас авч зөвлөгөө өгдөг вэ? Тэр талаараа Монгол Улсын хэмжээнд нөгөө засгийн газраас эрх зүйн шинтгэлийн хөтөлбөр гэдэг явж байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийн хүрээнд бол яг энэ иргэний нийгэм буюу энгийн иргэн төвшилсэн эрх зүйн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа маань явагдаж байгаа. Энэнд бол ерөнхийдөө хамрагдаад сургалтанд суугаад бол эрхтэн хүсэж болсон. Гол мэдээллүүдээ хаанаас авах вэ гэхээр хөтөч CGM гэсэн сайт байдаг. За энэ дээр болохоор хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан тий. Тий, хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан сайт байгаа. Энэ дээр бүр эрхтэн хүсэж нарт зориулсан бүр хэсгүүд байдаг. Энд нийтдээ 58 төрлийн чиглэлээр одоо бүх мэдээлүүд ямар хуулийн заалт үндэслэл байгаа юм. Ямар байгууллага шийдэх ёстой. Эхлээд та хаана онцох ёстой. Ямар баримт бүрдүүлж очих ёстой ингээд бүр нэгэнгөө заагаад өгч ёстой. Ийм
гарын авалга, бэлэн гарын авалгууд байдаг. За үүнээс гадна мэдээд тэгээд цаашлуул одоо нөгөө аймаг хот дүүрэгт ямар өмгөөлөгч нар ажиллаж байна вэ гэдэг те. Өмгөөлөгч нар ажиллаж орсон гэдэг. Тэгээд дээрэс нь бүр мэдэхгүй чадахгүй зүйл гарах юм бол энэ сайт маань онлайнаар болон мэйл хаягаар шууд бичингүүт асуудлаа бичээд илгээнгүүт эргээгээд мэрэгжлийн түвшний хуульч, өмгөөлөгч, эрхтөөч нар эргээгээд хариу өгдөг. Дараагийн шатны гэсэн. Дараагийн шатны хариултууд өгдөг учраас энийг иргэдэд зөвлөгөө олгоод ингэх ёстой юм байна. За би таны асуултыг та хэрвээ онлайн толгойдож чадахгүй бол би таны өмнөс бичиж өгчий те. Эргээгээд ингэж ийм мэдээлэл байх юм байна ч гэдэг юм. Иймэрхүү маягаар бол гол үндсэн гарын авалгаа их хүчтэй юм болгодог. Мэдээж дээрэс нь бусад хууль тогтоомжуудыг бас тодорхой хэмжээгээр өөрөө харах хэрэгтэй. Тэгээд олон улсын гэрээ конвенцууд болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг бол legal impact-ийг имэн гэдэг энэ сайт дээр бол байнга тогтмол орж ирэхэд харж идэг. Ингээл энэ хоёр үндсэн суурь мэдээллээс цаашаа иргэдэд зөвлөгөө өөрчлөлт өгөх. За дээрээс нь мэдээж нөгөө өөрөө яг иргэний нийгмийн байгууллагын сүүлийн 7 жил ихэвчлэн тэрний өмнө иргэний нийгмийн байгууллагуудтай хамтраад ажиллаж байсан туршлага байгаа учраас тэрийгэ түшиглээд иргэдэд бас өөрийнхөө туршлага мэдээллүүдээ давхар хуваалцаад ингээд явдаг ажил юм аа. Дараагийн асуулт. За одоо бид нар бол ерөнхийдөө орон байртай байх ирэхээр илүү төлхөө энэ чиглэлээр зөвлөгөө өгдөг. Энэ чиглэлээр илүү судалсан. Тэгэхээр ер нь орон байртай байх хэрэг яагаад чухал вэ? Та ер нь яагаад энийг сонирхож судалж эхэлсэн бэ? Талаараа ярил. Тийм, одоо хүмүүс нөгөө орон байртай байх хэрэг гэхээр л хүн болгонд мэдээж гэр оронтой штэ гэж боддог л доо. Ер нь ихэнх хүмүүс ирж болдог. Яг тийм хандлагаар ханддаг. Гэхдээ орон байртай байх эрх гэдэг бол ерөөсөө хүний амьд явах эдийн засгийн баталгаа тий нэр төрөөс бүх юмны үндсэн суурь болж байгаа. Одоо хүн бол хүний эрх гэж ярихаараа би юу гэдэг те эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Үгээ чөлөөтэй хэлэх хэрэгтэй. Би сонгох хэрэгтэй ёстой л гэдэг ингээд ерөнхийд юм нэг ясандаа бараг тэр дагавар ишгүүдийг илүү их ойлгож мэдрээд идэг амьдрал дээрээ. Гэтэл яг үнэн хэрэгтэй энэ бүх эрхүүдийн суурь үндсэн шалтгаан нь бол орон байр гэр орон юм аа гэдгийг л олж харснараа энэ орон байртай байх хэрэг бол маш чухал юм. Тэгээд би түрүүн хэлсэн нөгөө дахин төлөв хэрэгжиж эхэлснээс хойш маш олон хүний эрхүүд бол зөрчигдөж эхэлсэн. Нөгөө бизнесийн өдөр тутам ярьдаг эрхүүд зөрчигдөж эхэлсэн. Тэгэхээр нөгөө төрийн анхан шатны үйлчилгээ авах эрх хүртэл энэ дахин төлөв нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор зөрчигдөж байгаа учраас хүний орон байр нэг газраа нөгөө нэг амьдралын хөвшил болсон, тасан зохицсон тэр одоо юу гэдэг те хүний тэр амьдралын үнэт зүйл бол яг энэ орон байр гэдэг нь бол салшгүй холбоотой юм аа. Тийм учраас энэ орон байртай байх хэрэг бол хамгийн чухал зүйл юм байна. Хүн өөрийн гэсэн ор хоронтой байж ээж, орон байртай байж ээж одоо нийгэмд идэвхтэй оролцох, өөрийгөө хөгжүүлэх, хүн болох те бүх үйл ажиллагаа бол энэ орон байраас эхэлдэг юм аа гэдэг. Энэ зүйлийг л хүмүүс сайн ойлгоосаа гэж бодож байна. Тэгээд орон байртай байх хэрэг бол таны бүр амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өсөж хөгжих бүх эрхээдээ чинь суурь үндэс таны хамгаалалт юм аа гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгээд тэгж бодоод ер нь орон байртай байх хэрэг бол хамгийн чухал гэж бодож байгаа. Одоо яг энэ цаг үед ч гэсэн тэг хөл хорионы үед яг бидрийг хамгаалах хамгийн гол зүйл бол энэ орон байр болоод байгаа шүү дээ. Тийм яах вэ тий хөл хорионы үед чинь хүмүүс гэртээ бай гэж тэгж юм. Гэтэл яг үнэн хэрэг дээр өөрийн гэсэн хамгийн том хамгаалалт болж өгч байна. Тэгээд өөрийн гэсэн орон гэртээ байна гэдэг бол та энэ цар тахлын үед ч гэсэн тий эрүүл мэндийг хүртэл хамгаалах зэвсэг болж байна гэсэн. Тэгэхээр орон байр бол хамгийн чухлаа. За одоо тэгээд та ер нь энэ чиглэлээр одоо ер нь ямар хэдийн хэрэг хүмүүн зөвлөгөө өгөө та ер нь энэ чиглэлээр одоо ямар ажил хийж байна? Энэ орон байртай байх эрхийн эрх зүйн хөтч яруу. Орон байртай байх эрхийн чиглэлээр бол би түрүү хэлсэн ер нь бол 7 жил шахам явчихжээ. Яг энэ асуудлаар. Тэгэхээр хоёр үндсэн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Нэг нь бол эрх зүйн хөтчийнхаа үйл ажиллагааг яг орон байртай байх хүний эрх ямар байх ёстой? Та хот төрийн газрын дахин төлөвлөлтөнд оролцохдоо яг ямар мэдлэг мэдээлэлтэй иргэн байх ёстой. Тэгээ өөрийгөө яаж эрсдээс хамгаалах ёстой гэдэг чиглэлээр бол иргэдэж ирсэн үйлчлэгээ бол үзүүлж байна. Мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх, тэгээ хаанаас мэдээлэл олж унших, тэгээ гэрээний харилцаанд орохдоо хэрхэн яаж оролцох гэдэг юм уу те энэ чиглэлээр бол илүү их мэдээлэл өгж байна. Хоёр дахь чиглэл нь бол яг энэ хот төрийн газрыг дахин хөгжүүлэхтэй холбоотой нүүлгэн шилжүүлэлт шийдвэр төлөвлөгөөнтэй холбоотойгоор иргэд өөрсдөө яг юу мэдсэн байх вэ? Иргэдийн яг бодит амьдрал дээр
эрхтэн зохицуулалтаас шалтгаалсан ямар одоо өөрчлөлтүүд гараад эрхэн хөндөгдөд байгаа юм бэ гэдгээр илүү нөгөө бодлогын нөлөөлөл чиглэлөө бас тодорхой хэмжээний цаг зав зарцуулаад ажиллаж байна. Нийтдээ судалгаа гэсэн үг тийм шинжилгээ саналууд боловсруулах ажлууд төр чиглэсэн санал зөвлөмжүүд гаргах ажлууд болон ажлын хэсгүүд ажиллаж байна. Ер нь миний тооцоогоор гэх юм уу миний одоо нөгөө хөтлсөн ажлын тайлангаа ингээд хараад үзэхэд ер нь 800 гаруй өрх гэрт зөвлөгөө өгсөн байна 7 жилийн хугацаанд. Яг 2020 онд бол эрхтэн хүчийн үйл ажиллагаагаа бүр идэвхтэй хэрэгжүүлээд ирсэн бол нэг 80 орчим иргэн давхарсан тоогоороо зарим хүмүүс бол яг асуудлаа шийдвэрлээд өөрөө ойлгоод цаашаа явахаараа дахиж эргэж ханддаггүй. Зарим нь ингээд эхний шатаад аваад дараагийн шатанд очингууд дахиад эргээл одоо би яах вэ гэлээ ингээд асуугаад нэг хүн гэхэд дунджаар 4-5 удаа ер нь бол харилцдаг эргээгээд. Тэгээд уцаар болон шат нэг харилцаа холбоотой тийм нэгж байн харилцаж ингэж дахин асуугаад би одоо ингэчлээ асуудлаа ийм төвшөнд хүргэчлээ. Одоо би дараагийн шатанд хаашаа хандах ёстой вэ гэдэг ингээд хүмүүс нэлээх гэж ханддаг. Тэгээд 20 онд бол яг уу ковидтай холбоотойгоор хөл хорой ерөнхийдөө байгаа ч гэсэн чадчих нэгээрээ онлайн системээр уцаар иргэдэд ингээд өөрийнхөө цаг завыг зарцуулаад чадчих нэрийг бол зөвлөгөө чиглүүлэх үйлчилгээ эрхтэн хүчтэй үйлчилгээ бол үзүүлж байгаа. За одоо тэгэхээр энийг сонсож байгаа магадгүй иргэд маань сонирхох л да яаж холбогдох вэ те эрх зүйн хүч нартай яаж холбогдох вэ гэдэг. Одоо бидний хоёулынхны подкаст бол манай яг хөтэлдэг эрх зүйн хүч нарын хөтэлдэг пэйж утсан дээр бол тавигдана. Тэгэхээр ер нь тантай тухайлан харилцмаар байна гэхэд асуух юм байна гэх юм бол одоо ер нь бол пэйж утсаараа холбогдох болно те. Тэн дээр байнга тогтмол. Эрх зүйн хүч нар орон байртай байх эрх нүүлгэн шилжүүлэлт гэсэн пэйж утас байгаа. Тэрний мессенжер хэсгүүд болон коммент хэсгүүд дээр хүмүүс саналаа бичих юм бол манай Улаанбаатар хотын хэмжээнд бол 15 ихтэй эрхтэн хүчтэй ажиллаж байгаа. Тэгээ бүгдээрээ тодорхой хэмжээгээр хариулаад нийлжлээд хариулаад бол явчихна. Дээрээс нь баян зүрх зүүр эрхтэн хүч баян зүрх гэсэн бас групп бол байдаг. Энийг болохоор яг илүү их нөгөө өөрийнхөө үйл ажиллагаа явуулж байгаа баян зүрх зүүрийн иргэдэд зориулсан мэдээлэл оруулах зорилгоор бас нэг тийм групп бол ажиллаж байгаа Facebook дээр 7720 тэг гээд тусгай дугаар бий. Энэ дээр бол 7 хоногийн 2 өдөр буюу 2-4 өдрийн өглөө 10-аас 14 цагийн хооронд яг иргэд уцсах юм бол уцаараас тодорхой хэмжээний мэдээлэл зөвлөгөө өгөх ажлуудыг хийж байгаа. Тэгээд манай эрх зүйн хүчийг дэмжиж байгаа нөгөө Amnesty International олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр бид яг нөгөө иргэнд хэлсэн материал гаргаж өгөх цэгийг бол ажиллуулж байгаа. Энэ бол баян зүрх зүүрийн 3 дугаар хороо сансрын үйлчилгээний төвийн яг урдхан тал 64 зүрх байрны 2 давхарт 204 төрийн бас байгууллагууд эсэл гэсэн хаягтай өрөөнд нэг цэгийн үйлчлэгээ бас үзүүлж байгаа. Тэгэхээр иргэд маань хүссэн асуулт байвал эрх зүйн анхан шатны чиглүүлэх үйлчлэгээ авахыг хүсвэл их сая хэлсэн аргуудаар бол холбогдож байна. Иргэдэд холбогдох бол маш олон сувгууд байгаа юм те. За одоо яг сүүлийн асуулт. Энэ манай сонсогч нар маань их сонирхож магадгүй л дээ. Одоо энэ эрх зүйн хөтөч их олон ажил хийдэг юм байна те. Та сая 800 гаруй хүмүүст үйлчилж одоо хүрсэн байна гэд те. 7 жилийн хугацаанд. Тэнгуут ерөнхийдөө энийг одоо яг санхүүжилтээ хаанаас авдаг юм бол хэн санхүүжүүлдэг юм бол яагаад энэ ажлыг хийгээд идэх юм бол гэж хүмүүс сонирхож магадгүй л те. Ямар нэг ашиг сонирхол байна уу ч юм уу те. Энэ тал дээр ирнэ. Та ер нь санхүүждгүү яг яагаад энэ одоо ажлыг хийж байгаа вэ? Ер нь бол цаанаасаа ингээд тогтсон санхүүжүүлээд байгаа юм бол байхгүй. Яагаад гэвэл эрх зүйн хөтөч гэдэг бол сайн дураараа хийдэг ажил. Нийгмийн сайн сайхны төлөө иргэн хүн өөрийнхөө үүргийг мэддэг чаддаг юм а бусдад түгээх зорилгоор бол хийдэг ажиллаа. Тийм учраас хин нэгнээс одоо албан ёсоор цалин аваад, урамшуул аваад бол хийдэг ажил биш. Хүн болгон энийг хийх боломжтой. Энийг зүгээр сэтгэл зүрхээ гаргаад нийгмийн сайн сайхны төлөө, бусдын сайн сайхны төлөө хийх боломжтой ажил юм аа. Өөртөө үнэт зүйлсээрээ тий. Зүрхээрээ
таг заваад зарцуулаад хийх ийм ажиллаа. Тэгээд ер нь яг хөө би нэг ганц л өрөө хэлтий. Тэрийг бас хэлчихье. Хүн өөрөө мэдтэй байгаад хаана хэнд хандхаа мэддэг, мэдээлэл олж авдаг юм чадамжтай байх нь бол өөрөө өөрийгөө эдийн засгийн болон ядуурлаас 30%-аар бол хамгаалах боломжтой юм шүү гэдэг. Би ч одоо үйлчлэгээ авсан болгондоо тэгж хэлээд та өөрийнхөө төлөө явах хэвээр эрхтэн үйлчлэгчтэй харилцаанд орж байгаа. Өөрийгөө та 30% эрхлээс хамгаалъя гэвэл өөрөө та эрхтэн хөтөж байх боломжтой шиг бол байн хүмүүс хэлдэг шүү дээ. За баярлалаа. Өнөөдрийн подкаст оролцсонд